хүргэж байна. Бид өнөөдрийн хичээлээр нийгмийн харилцаа бүлэг сэдвийн хувь хүний үйлдэл ба нийгмийн бүтэц гэдэг хичээлийг үзэх болно. Нийгмийн бүтэц гэдэг нь хүмүүсийн үйлдэл, тэдгээрийн хоорондын харилцаанд илрэх ба тодорхой орон зай, цаг хугацаанд тогтвортойгоор буюу дахин давтагдах байдлаар ажиглагдана. Явцсан утгаараа нийгмийн бүтцийг өөр хоорондын харилцан холбоо хамааралд оршигч статус, үүрэг, хэм хэмжээ, үнэт чанар бүхий хувь хүмүүс нийгмийн анги давхраа, институт бүлгүүдийн цогцлбор хэмээн ойлгож болно. Судлаач Вандер Замден нийгмийн бүтэц гэдэг нь нийгмийн хэсэг элементүүдийн хооронд бэхжсэн тогтвортой харилцаа холбоо юм хэмээн тодорхойлсон байдаг. Нийгмийн бүтцийг бүрдүүлж байдаг элементүүд: социал статус, социал үүрэг, социал бүлэг, социал институт мөн нийгмийн нийтлэгүүд юм. Хувь хүн өдөр тутамдаа ямар үйлдэлийг хэрхэн хийх вэ гэдэг сонголт байр сууриас хамаардаг. Байр суурь гэдэг нь хувь хүний идэх эрх боломж, гүйцэтгэх үүрэг, бусдын зүгээс хандах хандлагын цогцоор тодорхойлогддог. Тухайн байр сууриас үүдэн бий болж заавал биелүүлэх ёстой хэм хэмжээлэх шинжтэй зан үйлүүдийн цогц бол үүрэг юм. Харин тухайн байр суурь бүхий хүн юу хийх нь зөвшөөрөгдөж байгааг эрх илэрхийлнэ. Байр суурь буюу статусыг олдмол төрөлхийн хэмээн хоёр ангилдаг. Хүйс, үндэс угсаа, нас зэрэг байр суурь нь төрөлхийн, ажил мэргэжлийн, гэрлэлтийн, эдийн засгийн, улс төрийн зэрэг байр суурь нь олдмол юм. Нэг хүний үүргүүд нөгөө үүргийнхээ хэрэгжилтэнд саад учруулж зөрчилдөж байдаг. Үүн дээр жишээ дурдвал багш хүн албан үүргээ гүйцэтгэхийн тулд гэр бүлийн зарим үүргээ биелүүлж чадахгүй төрдөг. Үүнийг үүргийн зөрчил гэнэ. Хүн нэг зэрэг хэд хэдэн байр суурийг эдэлдэг. Сурагч та бүхэн гэр бүлдээ охин хүү, ах эгч, ангийнхандаа найз, насны хувьд хүүхэд, хүйсийн хувьд эрэгтэй эмэгтэй, угсаатны хувьд халах бурайд гэх зэргээр маш олон байр суурийг нийгэмд эзэлж байдаг. Нийгмийн бүтцийг бүрдүүлж байдаг дараагийн ойлголт болох нийгмийн институттай танилццгаая. Нийгмийн тодорхой хэрэгцээг хангахын төлөө хэм хэмжээтэй дахин давтагддаг үйлдэлээрээ холбогдсон нийгмийн байр суурьуудын нэгдлүүдийг хэлдэг. Одоо бүгдээрээ зайлшгүй ач холбогдол бүхий 5 институттай танилццгаая. Боловсролын институт мэдлэг соёлыг дамжуулах, бүтээх, өсвөр үеийг нийгэмшүүлэх, боловсон хүчнийг бэлтгэх үүрэгтэй. Гэр бүлийн институт үр удмаа нөхөн үйлдвэрлэх, өсгөж хүмүүжүүлэх үүрэгтэй. Улс төрийн институт нийгмийн дэг журам, аюулгүй байдлыг хангах, бүлэг болон нийгмийг зохицуулах үүрэгтэй. Эдийн засгийн институт бараа үйлчилгээний үйлдвэрлэл, хуваарлалт, хэрэглээг хангах. Шашны институт үл мэдэх ба мэдэж болохгүй зүйлсэд хариулт өгөх, нийгмийн эв нэгдэл зөвшөлтсөл тогтоох үүрэгтэй байдаг. Нийгмийн бүтэцтэй холбогдуулан дараах онолын хандлагуудтай танилццгаая. Эмиль Дюркгем тэрээр бүтэц чигүүргийн онолыг боловсруулсан, өөрийнхөө санаа бодлыг илэрхийлэхдээ хэрэглэж буй бэлэг тэмдэг, худалдаа арилжаанд хэрэглэж буй мөнгөний тогтолцоо, мэргэжлийн зүгээс дагаж мөрдөх горим журам гэх мэт зүйлс надаас миний хэрэглээнээс үл хамааран оршдог хэмээн үзээд нийгмийг амьд биетэй төстэй хэмээн үзэж эд эрхтэн тухайн амьд биеийг амьдруулахын төлөө үүрэг гүйцэтгэж байдгийн адилаар нийгмийн институт нь нийгмийн болон бусад институтын оршин тогтнолын төлөө тодорхой үүрэг гүйцэтгэж байдаг гэж үздэг. Энэ онолын хандлага ёсоор боловсролын институтын хүрээнд багш хүн хойч үеийн боловсон хүчийг бэлтгэх, нийгэмшин хөгжөхөд хувь нэмэр оруулж байдаг бол түүний орон байраар хангагдах хэрэгцээг эдийн засгийн институтын хүрээнд барилгачид ажилдаг. Роберт Мертон тэрээр нийгмийн институтын чиг үүргийг судлана гэдэг нь түүний гүйцэтгэж буй үүрэг буюу үйлдэлийн үр дүнд ямар үр дагавар бий болов гэдгийг судлах хэрэг хэмээн үзээд ил чиг үүрэг, далд чиг үүрэг, сөрөг чиг үүргийн талаар гаргаж ирсэн. Тухайн үйлдэлийг гүйцэтгэгчээс мэдэж тооцоолсон үр дагаврыг ил чиг үүрэг гэдэг бол үйлдэгч урьдчилан тооцоололгүйгээр бий болсон үр дагаврыг далд чиг үүрэг гэдэг. Харин нийгмийн үйлдэгчийн тодорхой үр дагаварт хүрэхээр зорж хийсэн үйлдэл нь зорьсныхоо эсрэг үр дагаварт хүрсэн тохиолдолд сөрөг чиг үүрэг болдог байна.
Жишээ нь эхчүүдийн орлогыг нэмэгдүүлэх зорилготой халамжийн бодлого нь тухайн хүний ажил эрхлэх төвшинг бууруулах, бусдаас хараат байх зэрэг сөрөг үр дагаврыг бий болгож болзошгүй байдаг. Карл Маркс тэрээр марксизмын онолыг боловсруулсан хүмүүс өөрсдийнхөө түүхийг бүтээж байдаг, яаж бодсноороо бус өөрсдийн сонгоогүй бөгөөд байж байсан тэдэнд өгөгдсөн өнгөрсөн үеэс дамжиж ирсэн нөхцөлд бүтээж байдаг гэж үзсэн. Тэрээр ангийн онолыг боловсруулсан бөгөөд нийгмийн нөөцийг хянаж эзэмшиж буй нийгмийн томоохон бүлгүүдийн зөрчил бүхий байдал гэж үздэг. Зөрчлийг шийдвэрлэх, даван туулах гэсэн үйлдэлүүд нь нийгмийг өөрчлөхөд хүргэдэг. Эдийн засаг, эрх мэдлийн нөөцийг эзэмшиж буй хэсэг нь өөрсдийн ашигт нийцсэн дэг журмыг тогтоон хэрэгжүүлдэг ба тэрхүү дэг журмын дагуу үйлдэл хийхийг бусдаас шаарддаг гэж энэхүү онолоор тайлбарладаг. George Herbert Mead бэлэг тэмдгийн харилцан үйлдэлийн онол. Нийгмийн харилцан үйлдэлийн явцад хувь хүн бусдын үйлдэлийг хүлээн авах замаар өөрийн бие бүрдүүлж байдаг гэж үзээд утга нь бэлэг тэмдэг буюу бусадтай харилцан үйлдэсний үр дүнд бүтээгддэг. Харилцан үйлдэл гэдэг нь хоёр ба түүнээс дээш тооны хүмүүс харилцан бие үйлдэлд бэлэг тэмдгийг ашиглах замаар хариу өгч буй үйл явц. Харилцан үйлдэлийн явцад харилцагч хүн ямар үүргийг гүйцэтгэх тухай бэлэг тэмдэг тухайн хүнд төлөвшдөг. Жишээ нь ээжтэйгээ харилцах явцдаа ээжийн үүргийн талаарх хувийн төсөөлөл бүрэлдэн тогтож бүх ээжүүдээс энэ төсөөллийнхөө дагуу тодорхой зан үйлийг хүлээж байдаг хэмээн энэ онолоор тайлбарладаг байна. Тэгэхээр бид өнөөдрийн хичээлээр нийгмийн бүтэц, нийгмийн институт, George Herbert Mead, Карл Маркс, Роберт Мертон, мөн Эмиль Дюркгейм зэрэг эрдэмтдийн онол үзэл хандлагатай танилцлаа. Анхаарал хандуулсанд баярлалаа.